Инээж минэж болно өстэй энэ чинь ямар юм биш тий. Явцсан уу тий? Ялаа гэсэн чинь. Харин нэг дээр үе кино зураг авалтын үйл гэж хэлдэг. Ялаа. Anyway. За. Сайн уу? Сайн байна уу? За тэгэхээр хоёулаа чиний одоо удахгүй олон нийтийн өмнө хүртэл болох гэж байгаа үзэсгэлэнгийн тухай жоохон ярилцъя гэж бодлоо. Миний хувьд бол жишээлбэл яг энэ үзэсгэлэн одоо нэг аялал гэд бодох юм бол тий энэ аяллаа хамгийн одоо анхны цэг эхний цэг нь бол юу байсан бэ? Тэр тухайгаа чи бидэнд яриач. Миний үзэсгэлэнгийн одоо нэр бол гар дор гэсэн нэртэй байгаа. Тэгээд анх бол би энэ үзэсгэлэнгээ айц гэсэн нэршилтэйгээр эхэлж исэн. Тийм. Тэгээ яагаад энэ айц гэдэг сэдвийг сонгосон шалтгаан нь ер нь бол одоо өдөр тутамдаа хүн болгоны ингээд сэтгэл дотор нуугдсан тэр айцуудын тухай гэх юм уу? Тэр нь ямар ч юу байж болно. Тэгээ би өөрөө хамгийн гол нь тиймэрхүү юм тухай идэ одоо мэдэрсэн байж магадгүй яг тухайрхан мэдрэмжээрээ тийм бодогдоод хажуугаар би ч өөрөө нөгөө нэг сэтгэл зүйн эрүүл мэндийг аягүй чухалчилдаг. Миний үед тийж боддог болохоор яг энэ айц нь хүний биед одоо бие физиологт яаж нөлөөлөх үү тэрнээс гадна бүр сэтгэл зүйн эрүүл мэнд яадаг бол айдас нь одоо ихтгэхийн удаан дотроо ингээд бариад явах нь хэр эдэг бол гэсэн тийм асуултууд гарч ирээд тэгээ би өөр дээрээ дүгнэлт хийсэн чинь өөрөө тэрнээсээ багада тийм зүйл мэдэрч исэн юм нэг зүйл тохиолж исэн тэгээд тэрнээс л маш их айдастай болсон тэгээд тэрийг гэхдээ би тэрийг твд хинч хэлж байгаагүй 10 хэдэн жил нуусан тэгээд яг одоо яг жил одоо яг 11 сарын өмнө яг энэ төсөл эхлэх үеэр энэ айц гэдэг төслөө эхлүүлэхдээ ер нь бодоод тэгээ өөр дээрээс эхлүүлсэн. Тэгээд ер нь одоо эхэлсэн гэж байна. Эхлэлийн цэгмээр нь бол чамаас өөрөөс ч ихсэн байна. Тийм өөрөөс эхэлж байгаа. Хувийн одоо хувь хүн тохиолдсон явдлаас. Тийм. Тэгэхээр ер нь одоо уран бүтээлийн хувьд яг энэ анхны одоо санаа бас айгуу чухал. Ер нь хүнд болгондоо анхны санаас яаж ивчин гэдэг ч юм бас айгуу чухал шүү дээ. Сэтгэлийн хувьд бас тийм. Тэгэхээр гэхдээ нөгөө хүмүүс бол ихэвчлэн айгүй олон санаатай байдаг шүү дээ. Тийм би тэгж тийм юм айгүй маш олон санаа бол хүнд байнга ер нь бол чам ч гэсэн олон санаанд ус байдаг. Тэгэхээр энэ дундаас чи энэ сэдвийг ингээд сонгоод тэгээд тухайн одоо яг санааг ингээд яг bijүүлээд концепц болгоод ингээд явахд бас нэг процесс бол бас явсан байгаа гэж бас ойлгож болох бах. Тийм. Тэгэхээр энэ явцсан нь ер нь бол яаж явагдсан. Тэгээд энэ тухайгаа чи бидэндээ олцооч. Тийм тэгээ нөгөө айц гэд эхлүүлсэн гэж байгаа шүү дээ. Тэгээд өөрөө дээрээ дүгнэлт хийсэн. Тэгээд би тэр зүйлээ ингээд хуучин дурсамжаа ингээд нуугдсан байсан юм бодож гаргаж ирж байгаа гэсэн ч буцаад өөртөө зөв хамт дарцсан одоо өөртөө зүгээр одоо худлаагаас мартуулсан юм шиг байсан. Тэгээд тэрийг санаад болоогүй юм шиг тийм болоогүй юм шиг болгоцсон байхгүй юу? Өөрөө одоо далд хөмсөртэй зүгээр ингээд хав дараа хийцэн. Тэгээд тэр нь угаасаа ихтэй хизээч мартаагүй байнга л байдаг зүйл байхгүй юу? Ерөөсөө ингээд дотор байждаг. Тэгээд тэрийг бодоод тэр ингээд тэрнээс олж одоо би олон нийтийн газар явахдаа ер нь бол багасаач тэр одоогч тэр ер нь би ч гэхгүй ер нь эмэгтэй хүмүүс бол одоо ингээд шууд одоо аюулгүй тэр мэдрэмжтэй одоо ингээд чөлөөтэй явж бол чаддгүй гэж боддог. Яг л миний тийм тохиолдсон явдлаа олон нийтийн талбайд болсон явдал байхгүй юу. Тэгээ одоо хүртэл би тийм одоо хүртэл би шүн одоо харанхууд унаж чадахгүй гэдэг байдаг байхгүй юу. Одоо хүртэл гэрлийн асаалтаа унацдаг ч юм уу те жижиг гэрэл асаадаг. Тэр яаж байгаа вэ гэхээр нөгөө нэг айцаас ингээд салбарлаад одоо ингээд явцсан байхгүй юу. Ер нь зөв миний одоо бодлоор тэнгууд би надтай яг адилхан ийм айцтай хүмүүс ер нь байдсан болов мэдээж байгаа бах мэдээж олон нийтийн талбайд ямар ч эмэгтэй хүн бас ингээд хамаагүй явж чаддгүй шүү дээ. Ер нь ингээд найз нөхдийнхээ хүрээлийг хараад байхад ч тийм. Гэхдээ ер нь хүмүүсийн айцын түвшин ямар байд юм бол ямар зүйл илүү тэр хүний одоо хүн болгоны айцын ойлголт бас өөр байгаа. Тийм тэгээ би ч гэсэн яг айцын ойлголт зөвхөн яг ингэж хэлээгүй энэ чинь яг нэг төрлийн би сонгож авч байгаа. Тэгээд ямар ч гэсэн бусад хүмүүсийг сонирхож үзсэн гэх юм уу? Бусад хүмүүсээс асуулт асууж үзье өссөн. Бусад хүмүүсээс мэдхийг өссөн. Тэгээд би асуумж явуулсан. Онлайнаар нодлон 3 сард тэгээ явуулахад нийт 224 хүн хариулсан байдаг. Тэгээд тэр хариулсан хүмүүсээс одоо ер нь бол ингээ айгүй айцын тухайн 8 төрлийн асуулт асуусан. Тэгээ бүгднгийнх нь одоо хувийн мэдээллийг нууцлал асуусан. Тэгээ асуухад хүмүүс ингээд бас ингээд айгуугаа чөлөөтэй хариулсан байсан л та. Тэгээд тэндээс ингээд одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс гэдгсэн чинь 26.5
5 гэсэн байсан. Тэнгүүтээ ажлын байран дээрх гэсэн чинь 13.1 2 хавцаа. Тэнгүүтээ найз нөхөд танилын хүрээл гэсэн чинь бас адилхан нэг 11.2 хавцаа. Олон нийтийн газрын болохоор 40.8 байсан. Тэгээ хамгийн одоо эдгээр ингээд яг иймэрхүү зүйлүүдийг мэдэрсэн хүмүүс нэс одоо ингэ асууж байгаа хгүй ингээд ямар нэгэн тийм зүйл боллоо гэхэд та яг тэр үед сэтгэл зүйн асуудлаа яаж шийдвэрлэх талын юм дээр нь асуухад хамгийн аимшигтай тань одоо тэнд байсан асуумж өгсөн хүмүүсийн 98% нь ерөөсөө огт сэтгэл зүйч мэргэжлийн байгууллагад хандаагүй. Тэр дундаас найз нөхөд танилынхаа хүрээлэлд одоо сэтгэл зүйн асуудлаа хуваалцах уу гэсэн асуултанд бол ерөөсөө л тэрний 25% нь огт хинж хэлэхгүй гэдгийгсэн байсан. Тэгээд ингээ харангуут ерөөсөө 2% нь мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч магадгүй байгууллагууд хандсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээ харангуут Монголд ер нь ингээ сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал гэхэрэл амар хүнд сэдвүүд байгаад байдаг. Гэтэл бол тэр бол маш энгийн зүйлс эхэлж болно. Тийм энгийн зүйлээс өдөр тутамд одоо хэвшүүл болсон зүйлээс эхэлж болохоор харагдаж байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр үзэгчтэй бас ойлгомжтой байханд бол жишээлбэл бид тэр бол одоо бүтээл судалгааны тухай ихэд ярьж байгаа тийм. Тэгэхээр contemporary урлагийн бүтээл судалгааны тухай ярьж байгаа. Тэгэхээр чиний хувьд бол одоо магадгүй эхлээд одоо шууд скиз хийгээд ингээд зураад ч юм уу одоо юу гэдгийг яг дүрсэл талаас хийхээс өмнө бол эхлээд ингээд судалгаа хийсэн байна тийм. Ер нь сэдвээ илүү гүнзгий ойлгох юм бол тийм. Тэгэхээр хэрний яаж байгаа болчихсоо гэхээр энэ концепц болох гэдэг байгаа илүү одоо bijүүлээд тэгээд тэр одоо яг contemporary урлагийн бүтээл хийхэд тэгээд дээрэс нь бол ер нь бол ингээд өөрийнхөө ер нь судалж байгаа гэсэн үг шүү дээ тухайн сэдвийг тийм. Тэгэхээр айц гэсэн ерөнхий хүрээгээр нь хоёлаа бас ингээд судлаад ингээд явсан тийм. Тэгэхээр яг концепцээр ингээд ирэнгүүт бол чиний хувьд бол одоо жишээлбэл ингээд бахан юм бодож одоо ингээд нэг ментор ингээд нэг тийм үйл ажиллагаа явсан байгаа шүү дээ. Чамд би ингээд зөвлөгөө өгөөд чи миний зөвлөгөөг аваад дээрэс нь ингээд тэн дээрээ чи бас өөрөө бодоод тэг өөрөө ингээд босруулаад явсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ процессын хувьд бол бас ер нь бол магадгүй шинэлэг байж магадгүй. Одоо жишээлбэл бидний одоо нэг уламжлалт ойлголтууд байдаг шээ багш авийн харилцаа гэдэг уламжлалт ойлголттой танхимд ингээл 30 хүн ч юм 20 хүн суулгаж байгаа ингээл яг адилхан контент ингээл заагаал тэгээд нөгөө гэтэл нөгөө 30 20 хүн бүгдээрээ өөр хүмүүс байгаа шүү дээ. Энэ бол илүү ганцаарчсан тийм байлаар явуулсан байгаа тийм. Чиний одоо онцлог тохируулж гэдэг юм одоо чиний давуу талууд болон чиний онцлог тохируулсан байгаа. Тэгэхээр концепц бич явцсан нь бол эхлээд бол ялангуяа ганцхан чамаас гадна ахаад 224 хүний бас одоо дуух хоолой тийм. Бид нар бол хин гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ тийм. Тэгвэл тэн дээр бол бас нэг насны баримжаа бас байсан тийм. Чи тэрийг хуваалцаач ямар насны хүмүүс голчлон ер нь бол хариулсан байсан бэлээ. Ерөөсө ямар ч хувийн мэдээлэл аваагүй асуумж авсан. Гэхдээ тэндээс бол ганц асуусан юм болох нь насны ангиллын нийтгээд бол оноор асуусан байдаг. Тэгээд ер нь бол бараг 224 хүний 80% нь бол 40-оос доош насныхан байсан. Тэгээд үлдсэн 20% нь бол 40-оос дээш насны хүмүүс хариулсан байсан. Тэгэхээр онлайн судалгааг бол илүү 40-оос доош насны хүмүүс залуу хүмүүс хариулсан байна. Тэгээд мөн одоо бас энд одоо илүү энэ асуумжт бол нөгөө 40-оос доош насны хүмүүсийн үзэл бодол өөртөө тохиолдсон зүйлүүд илүү бол тусгацсан гэж бас ерөнхийдөө үзэж болно тийм. Тэрийгээ дагаад ч гэсэн чи бас яг залуу хүмүүс зориулсан ийм үзэсгэлэн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө эд залуу нөгөө насны ангилч бас нэг янз янз байгаад байгаа. Тэгэхээр энэ үзэсгэлэн бол ихтэй хүн болгон бол үзэж болно тийм үстэй тийм. Хүн болгон үзэж болно. Гэхдээ 14 наснаас дээш насынхан гэж байгаа. Мэдээж яг шилжилтийн насны хүүхдүүдийг оруулсан байгаа. Яагаад л айц гэдэг зүйл чинь яг л тэр үеэс хүүхдүүд эхэлж байгаа. Тэрнээс доош нь бол оруулаагүй байгаа. Тэгэхээр концепц чи ерөөхдөө нэлээ ингээд турхайлаад тэгээд чиний дараагийн хийсэн алхам юу байсан бэ? За би концепц яг тодорхойлохдоо мэдээ сэдв санаа болгон тэр судалгаагаа ингээд хийсэн. Тэгээ яг концепц би одоо бүр бичгийн хэлбэрээр бүр яг баталгаажуулсан гэх юм уу? Яг ингээд ямар чиглэлээ барьж авах уу, яг яах уу гэдгээ бүр яг үндсэн яг бүх юуг нь тодорхойлоод бичгийн хэлбэрээр буулгаад тэгээ хажуугаан давхар анхны байдлаар эскизүүдэд зэрэг хийгээ яваад эхэлсэн. Тэгээд явж яг эхэлж их үед нөгөө нэг Нидерландын Ханху Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн Seed Awards гээд хамгийн анхны удаа яг тийм болж байгаа нөгөө тэтгэлэгт уралдаанд зарласан байсан. Тэгээд тэрэнд орох боломж гарч ирээд тэгээд тэнцээ материалаа бүрдүүлээд ментор багштайгаа хамт материалаа бүрдүүлээд тэгээ явуулсан. За тэгээд тэгээ явуулаад
Тэгээ материалаа явуулаад 8 сард хариу гарсан. Тэгсэн 8 сард хариу гарахдаа би дэлхийн ихний шилдэг 100 одоо залуу уран бүтээлчдийн нэгээр шалгарсан байсан. Тийм тэгээд энэ нэгээр шалгарсан одоо хамгийн гоё бас юу одоо боломж нь болохоор би өөрийнхөө найз буюу одоо энэ гар дор гэдэг үзэсгэлэнгийнхаа энэ төслийнхоо эхний ахлын тавихад ингээд нөлөөссөн гэх юм уу. Тийм. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн ач холбогдлыг чи юу харж байгаа гэдэг яаж харж байгаа гэдгийг хоёлаа ярилцаа. Жишээлбэл нэг талаасаа энэ үзэсгэлэн байхгүй байвал ямар нэг ач холбогдол яхад боломж байхгүй. Тэгэхээр одоо үзэсгэлэн ингээд одоо сар хүрэхгүй хугацааны дараа ингээд олон нийтийн хүртэл болох гэж байна. Тэгэхээр яг энэ үзэсгэлэн бий болсноор чи ямар ач холбогдолтой гэж юу бодож байна? Одоо миний үзэсгэлэнгийн одоо ач холбогдол гэвэл яг нэг залуу үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг одоо урлагаар дамжуулж хөндөж байгаа. Тэгээ хажуугаар нь болохоор нийгэмд нөлөөлөх зорилготой байгаа. Тэгээд одоо миний үзэсгэлэн ингээл тавигдлаа гэхээр одоо бүгдэнд нь ингээ нөлөөлөх ёстой гэсэн юм бол байхгүй. Зөв би аль болох өөрийнхөө чадлаар одоо энэ нийгэмд яг хөвшмөл болцсон олон нийтийн газар дах тэр одоо янз бүрийн асуудлууд байгаа хүний биед одоо зүгээр зөвшөөрөл хүрэх хойноос шүүлдэгч бай. Нэг бол хүний хувийн орон зайд таагүй одоо хүний хувийн орон зайд ингээ таагүй байдал үүсгэх тэр ойлголтын тухай энийг одоо энийг зүгээр одоо хөвшмөл болцсон ингээ зөв энгийн зүйл шиг харахаа болио л гэсэн би тэр нөлөөллийг үзүүлэх хүсэж байгаа юм уу? Тэглээгээрээ чадхаараа л зүгээр өөрхийн яг хийж чадах зүйл нь би өөрөө уран бүтээлч болохоор мэдээж урлагийнхаа чиглэлээрээ үзүүлж байгаа нь одоо энэ үзэсгэлэнгийн ганц ач холбогдол гэж харж байгаа. Зөв. Тэгээ тийм болоод бас нөгөө энэ үзэсгэлэн маань өөрөнгө гэсэн тийм урайтай байгаа шүү дээ, тийм. Урай маань юу вэ? Нэг бусдын тойрогт бүүхүр гэсэн одоо урайн дор явж байгаа. Тухайн оны зөвшөөрөлгүй юм уу нэг бол тухайд нэг таагүй үйлдэл үүсгэх одоо таагүй мэдрэмжийг үүсгэхгүй бүгдээрээ одоо байцгааял гэсэн. Тийм би энэ хувийн орон зай хүндлээ тий. Тэгээд зөвшөөрөл юм дээр ингээд зөвшөөрөл аваад ингээд суулчихтай ерөөхдөө бол тэр нь ингээд жижигхэн юм байсан гэсэн тийм. Тэгээ яг сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай сэдв бол айгүй том сэдв шүү дээ тий. Жишээлбэл сав дахлын үеэр хийсэн сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай одоо сэдв бол маш хурцаар тавигдсан байгаа. Дэлхийд ганцхан Монголд ч биш тий. Тэгэхээр мэдээж хэрэг тэр бүх сэдвүүдийг нэг доор нэг үзэсгэлэнгээр хөндөх бол боломж байхгүй. Чиний хувьд бол одоо илүү одоо хувийн орон зай ойлголтын тухай олон нийтэд мэдээлэл өгөх. Дээрээс нь бас ингээд би нэг хүндлэх тий хувийн орон зайг хүндлэх тэр ойлголтыг бас ингэж нэг одоо яг тэгж болохгүй шүү гэж ингэж нөгөө хэлэхгүйгээр ингээд яг үзэсгэлэнгээр ерөөхдөө бол тэр хэлж байгаа гэж ойлгож байгаа зөв тий. Одоо үзэсгэлэнгээр л дуу болгоо л өөрийнхөө үзэл бодлоос хүргэл гэсэн. Тэгэхээр энэ үзэсгэлэн дээр бас нэг том онцлогуд бас байгаа тий хоёулаа тэр тухай ярилцээ. Тэгэхээр жишээлбэл одоо үзэсгэлэнг бол зүгээр ингээд нэг хідэн одоо юу гэдэг юм бүтээл хийгээд ингээд нэг үзэсгэлэнгийн талбайд ингээд тавьдаг одоо арай илүү энгийнжсэн байдлаар хоёулаа хийгээс гадна одоо хийх тийм одоо форматууд бол мэдээж хэрэг бол байгаа. Гэхдээ үзэсгэлэнгийн төсөл болгоод ингээд хийсэн байгаа. За тэгээд чамаас гадна ингээд төслийн баг ажиллаж байгаа. За тэгээд одоо юуны маркетингийн баг ажиллаж байгаа, дизайн, гүйцэтгэлийн баг ажиллаж байгаа. Дээрээс нь одоо баримтжуулалт, гэр зураг, видеоны бас баг ажиллаж байгаа. Гэх мэтчлээ одоо ингээд бараг 4-5 багтай ингээд чи ажиллаж байгаа. Тэгэхээр яг одоо энэ гүйцэтгэлийн ингээд төсөл болгоод илүү одоо юу гэдгийг эн чинь бас нэг талаасаа нөгөө тухайн төслийн үр дүнгэл одоо илүү сайжруулах гэдэг байгаа тийм үйлдэлүүд байгаа ш. Тэгэхээр чиний хувьд залуу уран бүтээлчийн хувьд хамгийн анхны одоо бидаас үзсэн чинь ийм онцлогтой болж байгааг юу гэж бодож байна. За ялангуяа одоо жишээлбэл Мишель Экспогийн Монголын одоо хамгийн том үзэсгэлэнгийн тархин байгаа шүү дээ. 2000-ны эзэмдэг тодорхойлолт байтай байгаа. Тэгэхээр энэ талбайд ингээд гаргана гэд ботхоор ингээд ер нь чиний сэтгэл ер нь бас ямар байна те. Би чинь өөрөө хувцас загварын салбараас contemporary art руу одоо шилжилт хийсэн. Тэгээ шилжилтийгээ одоо нэг жил хагас болж байна. Тэгээд мэдээж ментор багшаасаа одоо мэргэжлийн зөвлөгөө, сургалт, хөтөлбөр тэр бүх юмыг аваад хажуугаар нь өөрөө бас бүтээлээ зэрэг хийгээд тэгээ ингээд явж байгаа. Энэ хугацаанд бол яг ингээ анхны бие дасан үзэсгэлэнгээ гаргахтаа бүр яг олон улсын стандарт яг жишгт нийцсэн тэгээ яг ийм бүр ингээ төслөө бичсийн дараа мэдээж одоо өөрийн үзэсгэлэнтэй хамгийн түрүүлээд одоо куратороо
одоо сонгох шаардлага гараад тэгээ мэдээж би одоо ментор багш уу танаас ингээд санал тавьсан, та амар таатай хүлээж авсан. Тийм тэгээд дараа нь болохоор би чинь мэдээж одоо үзэсгэлэн хийхийн тулд нөгөө нэг талбай амар чухал. Нэг ялангуяа Монголд яг стандарт нийцсэн яг одоо дүрслэг урлагийн яг одоо үзэсгэлэн гаргахад зориулсан тийм талбай хэрэг байдгүй яг мэдээж зөндөө байгаа. Гэхдээ байлаа гэд яг надад том орон зай хэрэгтэйсэн. Яг л миний энэ үзэсгэлэнгийн одоо бас нэг одоо илэрхийлэл нь болохоор юу инсталляц төрлөөр би одоо бүтээл илэрхийлж байгаа. Тэгээ миний хийж байгаа инсталляц нь болохоор нөгөө нэг орон зай үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр надад ер нь бол нэлээд том орчин хэрэгтэйсэн. Тэгээ стандарт нийцсэн. Тэгэхээр Мишель Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төв 2100 м2 талбай олцсон. Тэрэнд одоо хийхээр болоод тэгээд дараа нь болохоор мэдээж тэрийг одоо ингээд бүхэлдээ орон зай үүсгэж байгаа юм чинь зүгээр л өөрийнхөө яг зурсан эскиз аваачаад өөрөө хийгээд тавьчихна гэж аахгүй. Мэдээж бусад хүмүүсийн одоо аюулгүй байдал болон тэр бүх зүйлийг анхаарад одоо яг интерьерийн компаниар Image гэсэн интерьерийн компаниар яг мэрэгжлийн бүр ингээд сантиметр бүрээр нь гэх юм яг хэмжээс тийм зургийг зуруулад яг тэрнийхэн дагуу мэдээж ингээ ухсралтыг хийлгүүлэхээр тий зургийг зурулж байгаа. Тэгээ хажуугаар нь миний одоо юун дээр төслийн багийн хажуугаар ингээд маркетингийн баг тустай ажиллаж байгаа. Мэдээж одоо энэ үзэсгэлэнг таниулах зорилготой тий үзэсгэлэн хүмүүстэй олон нийт хүргэх түгээх тий олон нийт түгээх зорилготой яг юуны тухай яадаг үзэсгэлэн болох гэдэг мэдээж хүмүүс түгээх яг энд бол Лупа гэсэн маркетингийн компани одоо яг багаар ажиллаж байгаа. Тэгээ одоо хажуугараас мэдээж мэрэгжлийн зураг авалт тэр бүх видео контентийнх нь яг ингээ хэсгийг хийх тэр юм дээр нь болохоор Noise Art Media-гийнх нь бас багаараа л ажиллаж ин да. Тэгээд ер нь бол ингээд аль болох манай ментор багш та бит хоёр бол тэгэл нөгөө дэлхийн олон улсын яг тэр жишгт нийцсэн мэдээж яг мэрэгжлийн аль болох үзэсгэлэн яг мэрэгжлийн гэхдээ мэдээж өөрийнхөө бүтээлийнхаа артынхаа чанарыг алдагдуулахгүй яг сайн артаа хүргэхийн тулд тэгээ хажуугаар нь нийгэмдээ нөлөөлөх тийм хүсэлтэйгээр л одоо хийхийг маш их тэгэхээр ийм хоёр зорилго тавигдаад байна шүү дээ. Нэг нь бол одоо бид нэр ингээд яг тухайн контемпорари урлагийн өөрийнх нь бас юм чинь юу байгаа тий онцлог тэгээд тухайн бүтээлийн бас чанар гэж байж байгаа. Гэх мэтчлэн одоо олон зүйлүүдийг бас концепц болон олон зүйлийг уялдуулаад бас явах нэг юм тэрийг бол алдагдуулахгүй чиний хэлснээр тий. Хоёр дахь юм бол энэ бол яг public art буюу олон нийтэд зориулсан олон нийт бүтээл байгаа шүү дээ. Тэгэхээр олон нийтэд энэ хурж байж энэ үзэсгэлэн учир утгатай болно. Тэгэхээр бас яг миний үзэсгэлэнгийн үзэгчт нь өөртөө миний бас энэ үзэсгэлэнгийнх нь өөрөө нэг хэсэг гэсэн үг байхгүй. Яг одоо би 1000 үзэсгэлэнгээ тавилаа гэд одоо үзэгчт нь яг олон нийтэнд байхгүй бол яг ингээд утга учиргүй байхгүй. Тийм болохоор яг үзэгчд ч гэсэн миний үзэсгэлэнгийн нэг хэсэг болно. Тэнд өөрсдийнхөө одоо тэр бүх сэтгэл зүйн илэрхийлэмж болон санаа бодол тэр бүх юмыг одоо би үзэсгэлэнгийн дараа ч гэсэн өмнө ч гэсэн ингээд яг үзсний дараа ч гэсэн нэлийн хугацааны дараа ч гэсэн ингээд авахыг л одоо тэрний тэгэхээр үзсэн хүн одоо ямар сэтгэл авах бол гэдгийг бол хэлэхэд бол маш хэцүү байна л та тий хүн болгон бол юм. Гэхдээ ер нь чамд нэг нууцхан тийм одоо мөрөөдөл байгаа тий энэ хүн ер нь хүмүүс ихэнх ч юм уу эсвэл ер нь хүн нэг тийм бодоод гараасаа гэдэг ч юм уу тийм ч бодол байна уу? Мэдээж үзсэн хүн болгоно л яг миний мэдрүүлэх гээд байгаа тэр мэдрэмжийг мэдрэх ёстой гэсэн бол байхгүй шүү дээ. Яг хүн болгоны мэдрэх тэр одоо тухайн зүйлийг мэдрэх одоо хэлбэр нь өөр байдаг. Гэхдээ би аль болох мэдээж өөрөө ингээд одоо хүмүүст ингээд одоо ингээд хэлэх гээд байгаа миний тэр одоо өвгөн гэх юм уу тэр бодол нь болохоор зүгээр л одоо бусдын орон зайд одоо ингээд хамааралгүй таны ингээд биеийн зөвшөөрлөгөө хүрэх ч юм уу те одоо таныг ингээд зүгээр одоо ингээд явж явахт одоо нэг юм ингээд одоо хажуугаар ч мөрлөөд өнгөрөх ч юм уу тэр ингээд таны одоо тойрогт чинь ингээд зөвшөөрлөгөө үнийг бол тань таагүй байдал үүсэх ер нь ингээд таагүй мэдрэмж олон нийтийн талбай л зүгээр пабликт явж явахт мэдрэхэд ямар тийм одоо эвгүй байдаг вэ гэдгийг л яг мэдрүүлэх энэ бол хишмэл зүйл биш шүү эднэрийг одоо бүгдээрээ зүгээр л одоо
хичмэл зүйл ойлголт гэж харахаа ойлъя. Одоо бид нар чинь ингээл хүмүүс чинь за наа чи сүртэй юм бэ байдаг зүйл шүү гэж ярьдаг. Гэхдээ би тэгмээргүй шүү дээ тий. Одоо энэ ойлголтоо л болио л гэсэн тэр мэдрэмжийг мэдрээсэй л гэж одоо уул нь хүсчил байна л да нууц өмсөлт нь. Хоёлаа бас яг энэ нөгөө концепцийг босруулж явах явцад бас хит хит өөрчлөлт бас хийсэн байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл чи бол эмэгтэй хүн, би бол эмэгтэй хүн. Тэгээ магадгүй одоо илүү өөрөөсөө бас нэг санаатаагаар биш гэдэг юм уу да нөгөө илүү эмэгтэй өнцгөөс ингэж хараад байсан. Тийм бас тал ажиглагдаад хоёлаа бас энэ дэр бас ингээд өөрчлөлтийгээд явсан байгаа. Яг л одоо ингээд зөвлөгөө авч байгаа, уулзж байгаа, ярилцж байгаа, хамтарч ажиллаж байгаа одоо залуучууд эрэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдтэй бол ингээд ярилцаа санал бодлыг асуугаад бид нэр бол тэгээд одоо бүр ингээд өөрсдийнхөө үзлийнхаа дизайнд хүртэл өөрчлөлтөө хийсэн байгаа тэгэхээр энэ яг энэ бол ингээд яг нэг хүүсийн ч юм уу нэг насны хүмүүсийн бол ингээд хамаатай асуудал бол биш тий. Тэгэхээр твиттерээр чи илүү гүнзгий яриад анх яг нөгөө нэг яг хамгийн анхны мэдээж байдлыг зурсан эскиз бол яг л нэг орон зай орох нэг одоо орох хэсэг нэг гарцтай л байсан л одоо гарах хэсэгтэй тий. Тэгээд тэгэхэд бол тэгтээ яг би тэр үчсэн нэг тийч амир хүүс тавиагүй яг хоёр үс хоёулаа л одоо бүх хүүснийх ингээ байж болно гэснээр тавьсан одоо хийсэн боловч ингээд яг би ч өөрөө эмэгтэй хүн болохоор эмэгтэй хүнийхээ өнцгөөс хараад илүү тэртлийнхаа элементүүдийг оруулаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд яг ингээд энэ төслөө ингээд хэрэгжүүлээд гүйцэтгэлийн ажил руу ороод явж байхад ингээд хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ эрэхтэй шалгуу хүмүүстэй уулзаад хаад тэдний санаа бодлыг сонсоход ингээд эн чинь ингээд чи тэгж бодож байгаа боловч эрэхтэй хүмүүс мэдрэхгүй байж болно гэсэн ингээд одоо өнцгийг гаргаж ирсэн. Тийм учраас би тэр одоо дизайныхаа хэлбэрийг ч гэсэн одоо өөрчлөөд илүү бүр эрэгтэй хүн талаас нь бүр илүү одоо мэдрүүлэх талаас нь одоо тэр элементүүдийг оруулсан байгаа. Тэгээд ер нь бол одоо миний үзэсгэлэнгийн бас нэг онцлог давуу талч гэж хэлэх юм уу одоо би бол тэгж бодож байгаа л да онцлог гэж. Тэр нь болохоор ерөөсөө хүмүүсийг яг тэнцвэртэй байлгаж байгаа юм уу? Зөвхөн эмэгтэй хүмүүс зориулсан биш, зөвхөн эрэгтэй хүмүүс зориулсан биш. Яг л тэнцвэртэй байлгахыг хүсэж байгаа. Тийм. Ер нь бол яг л би энэ ингэж миний ирж үзэж байгаа үзэгчд ч гэсэн тэгж бодож ирвэл бас би үнэхээр их баярлалаа гэх юм уу. Тийм. Үзэсгэлэнгийн хувьд бол яг энэ ялангуяа одоо энэ сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой асуудал ч юм уу. Ер нь одоо асуудлуудтай яхаар ингээд ер нь бол илүү одоо эмэгтэйчүүд илүү хандсан ч юм уу эсвэл эмэгтэй хүмүүсийн тухай байх гэдэг тийм магадгүй нөө эмэгтэй хүний өөрийнх нь байгалийн шин чанар байгаад шүү дээ. Одоо илүү хүмүүстэй ингээд өөрийнхөө асуудлуудыг одоо хуваалцдаг гэдэг юм уу тий. Гэтэл нөө эрэгтэй хүн маань хуваалцахгүй байна гэдэг нь тэр нөгөө одоо тохиолдоод байгаа зүйл нь эрэгтэй хүн тохиолдохгүй байгаа гэсэн зүйл байхгүй зүгээр тэр тухай ярихгүй л байгаа гэсэн зүйл байна. Тэгээ хоёр дахь юм бол нөгөө би хоёулаа бас ярьжсэн дээ одоо жишээлбэл яг судалгаа статистик харахаар ингээд бас ингээд эмэгтэй хүмүүс нь илүү хоригчд болоод идэх ч юм уу тийм эмэгтэй хүний үзэл сан илүү яваад байдаг. Гэтэл нөгөө судалгаа статистикийн тэр нөгөө асуумжинд жишээл магадгүй одоо нөгөө эрэгтэй хүмүүс нь орохгүй байхаар ингээд магадгүй бас ингээд ийм бас нэг юу гэдгийг нэг энэ тэнцвэргүй байдал үүсгэх болов гэж бол би бол бас хувьдаа бодоод байгаа. Тэгээд үзэсгэлэн бол одоо жишээлбэл ингээд хоёрын одоо тийм зорилготой байгаа гэж ярьжсэн. Нэг нь бол одоо яг урлаг тийм бид нэр ингээд аль болох өөрсдийнхөө чадах хэмжээнд хамгийн одоо чанартай бүтээлийг хийхийг хүсэж байгаа тийм. За нөгөө талаасаа бол ингээд нийгэмд нөлөөлөх зорилготой тийм. За энэ хоёрын хэрвээ одоо юу гэдгийг аль нь чухал юм бэ гэж асуух юм бол чи тэн дээр юу гэж хариулах вэ? Эсвэл одоо энэ хоёр энэ тэнцүү ингээд явж явах хэрэгтэй гэж чи боддгоо? Би энэ хоёрыг бол яг энэ тэнцүүл гэж харна. Яагаад гэвэл аль нь чухал нэг нь байхгүй бол ингээл зүгээр одоо утгаа алдах юм шиг санагдаж байна. Би нийгэм нөлөөлөх зорилготой гэвэл би артист биш болох гэдэг шүү гэх юм уу. Би чинь өөрөө артист хүн одоо уран бүтээлч хүн юм чинь мэдээж өөрийнхөө чаддаг тэр зүйлээрээ илэрхийлэх хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь мэдээж тэр нь миний хувьд бол дүрслэг урлаг буюу одоо энэ contemporary урлагаараа л илэрхийлэх хүсэж байгаа. Тиймээс артаар илэрхийлж байгаа гэдэг нь бас би ингээд ер нь бол нэг тийм сонирхолтой байдлаараас илэрхийлэх хүсэж байгаа гэсэн үг байгаа юм л да. Тийм тиймээс ер нь яг ингээд хажуугаар нь би ч өөрөө уран бүтээлч хүн бас ингээд чанараа алдахгүй ч юм уу те яг тийм мэржлийн түвшин тим арт хийхийг бас аюу их зорж байгаа. Тэрүүгээр ингээд бусдад яг үнэхээр нөлөөлж чадчихвал бас ингээд тэр бол миний үед ингээд айгу гоё том амжилт болох гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр бол хизээч ингэж нэг нь байхгүйгээр бол би ингээд одоо нөгөө талаараа би өөрийнхөө артист гэсэн юу аалах гэдэг. Нэг бол нөгөө талаараа одоо зүгээр л нэг бүтээл тавиа тэр хүн одоо үзэгчд нь байхгүй бол хамаагүй юм шиг тийм үзэсгэлэн болох гэдэг байхгүй юу. Тэгэхээр одоо жишээлбэл Ванжил Арт институтийн хувьд бол
яг энэ төсөл бол одоо манай байгууллагын яг төслийн ерөнхий удирдлагыг хийж байгаа хамгийн том төсөл болж байгаа. Тэгээд яг бидний хувьд ч гэсэн бол энэ бол айгүй тийм маш их юм сурж байна бид нар бас тий. Тэгээд одоо яг олон улсын стандарт гэдэг нь түрүүний бид нар одоо магадгүй нөгөө энэ одоо ярьсхыг үзэж байгаа хүмүүст бол зүгээр тайлбар шилгээд ихэнх тохиолдолд одоо ганцхан баруун гэхгүй олон улсын стандарт бас яг үзэсгэлэнгийн төсөл болгож хардаг. Дээрээс нь одоо жишээл маркетингийн бид нар одоо жишээл маркетинг мэргэжилтэй хүмүүс биш тийм үү. Тэгэхээр тухайн одоо яг гавшсан хүмүүсийг л биднээс ашиглах хүсэлтэй. За гэр зураг видеог нь тухайн чиглэлээр гавшсан тий дизайн гүйцэтгэл тухайн чиглэлээр гавшсан. Тэгэхээр ийм нөгөө нэг одоо яг төвчлөх урлагийн одоо үзэсгэлэнгийн төслүүдээр ажилладаг ийм одоо компаниуд хувийн гишлийн байгууллагууд маш олон байдаг юм билээ. Одоо жишээлбэл Америк нэгдсэн улс бол энэ бол маш их хөгжсөн. Одоо Нью-Йоркт гэх юм бол зөвхөн одоо ер нь компаниуд нь маш нарийсцсан байдаг. Жишээл зөвхөн одоо үзэсгэлэнгийн одоо зургийн жазалтыг л хариуцдаг team компаниуд хэрэндээ маш сайн. Тэрээс өөр юм л болохгүй гэсэн үг хэлээд байгаа л тий. Зарим одоо компаниуд гэх юм бол яг одоо бүтээлийг А-цэгээс Б-цэг рүү ингэж яг зөөвөрлөдөг. Ямар нэгэн аюулгүй одоо гэмтэл үүсэхгүй ингэж явуулдаг. Тэрэн дээр бас ингэ яг мэрэгчсэн team компаниуд байдаг. Тэгэхээр бидний бас одоо мөрөөдөл бас юу байгаад байгаа гэхээр яг одоо бид нэр ингэж уран бүтээлч хүнийг үзэсгэлэн гаргах гад бүх юмаа өөрөө хийгээд ингэж явдаг. Энэ нэг одоо миний хувьд бол хуучирсан энэ одоо байдлыг биднээс ингээ болох хэрэгтэй байгаад байна. Чаддаг сайн тэр гүйцэтгэл хийдэг компаниудаар мэдээс гүйцэтгэл нь хийлгээд тэгээд нэг талаараа ингээд бас энэ одоо ганцхан төвсөг урлагийн биш янз бүрийн салбаруудтай хүмүүстэй ажиллах тий. Жишээл одоо юу гэдгийг Мишель групп бол одоо бидэнд бол маш тийм одоо нааштай хандаад энэ одоо том үзэсгэлэнг одоо залуу одоо олон нийт танигдаагүй залуу уран бүтээлч үзэсгэлэнг ингэж одоо хамгийн төв танхимдаа гарах боломж олгоно гэдэг бол бидний хувьд бол бас баг итгэмээргүй зүйл болсон шүү дээ тийм. Тэгэхээр энэ бас ингээд юг харуулж байна гэхээр бидний боломж олцоонууд байгаад байна. Хамтын ажиллагаа хэрэгтэй байгаад байна. Тэгээд өөрсдөө бид нэр бүх юмаа хийх гэж ингэж нөгөө хүчээ тарамдаад байх бас ингээд шаардлага бас байна уу? Магадгүй одоо нөгөө нэг одоо яг чиглэлээрээ мэгшээд нарийсаад тэртэл дээрээ бас илүү өөрсдөө ингэж яг нарийсан чиглэлээрээ компаниуд нь ингээд хувийн гишлийн байгууллагууд ингээд өөрсдөө хөгжүүлээд явах юм бол дараагийн одоо уран бүтээлчдэд одоо үзэсгэлэнгээ гаргах гэж бодож байгаа уран бүтээлчд илүү давуу болох байх гэдэг одоо давуу тал болоод үзэсгэлэнгийн чанар сайжрах болов гэж одоо тийм одоо юу гэдгийг тийм мөрөөдөлтэй байгаад байгаа. Тэгээд энэ үзэсгэлэн маань бас яг манай байгууллагын хувьд бол аюул том зүйл болж байгаа. Хоёр дахь юм бол яг ануудаар ингээд яг манай байгууллагаас ингээд одоо зөвлөгөө аваад, сургалт аваад намайг ментор багшаа болгоо. За тэгээд дээрээс нь ингээд үзэсгэлэн куратор ажиллуулж байгаа. Энэ бас том боломж өгсөн маш баярлалаа. Тэгэхээр эн чинь бас ингээд нэг юу гэдгийг бас хугацаа ордог зүйл байгаад байгаа шүү дээ. Энд чинь ингээд өнөөдөр тааралдаа 7 хоногийн дараа хийх боломжтой зүйл биш тийм үстэй. Одоо баг 2 жил ингээд одоо энэ онгоц ингээ 2 жил ингээд би нэг таньдаг болж байна. Энэ хугацаанд чинь маш олон цагийг гэтээ бид нэр ингээд ярилцаж, зөвлөлдөөж, заримдаа мэтгэлцэж, санал бодлоо солилцож тэгээд болж байгаа зүйлээ сайжруулах, болохгүй байгаа зүйлээ засах мас гэсэн энэ одоо юу гэдгийг магадгүй нүдэнд харагдахгүй маш олон тийм үйл явцуд байж байгаа. Энэ үйл явцын одоо үр дүн нь бол одоо энэ үзэсгэлэнгээр ингээд гарах гэж байгаа. Тийм байгаа. Тэгэхээр үзсэн чинь маш их одоо том амжилт хүсье. Хоёр дахь юм бол чиний хүссэн шиг энэ үзэсгэлэн байна, энэ үзэсгэлэнгийн уран байна, концепц байна, нийгэмд нөлөөлөөсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Дээрээс нь бол энэ бас дараагийн үзэсгэлэн хийх гэж байгаа залуу уран бүтээлчд болон бусад уран бүтээлчдэд ингэж тийм завгар болоосэй гэж бол би бол бас их хүсэж байгаа. Би бас үнэхээр одоо сүүлийн яг за одоо 2 жил яг ковидос болоод би Монголд ирсэн. Тийм тэгээд ковид болоод Монголд ирэхгүй байсан юм уу? Тийм. Ер нь бол тийм байсан байхгүй юу? Тэгээд энэ бол ерөөсөө огт болохгүй байсан. Тийм, ковидын энэ 2 жил бол миний хувьд бол ерөөсөө за хүн болгоны л мэдээж амьдралд амар хэцүүгээр нөлөөсөн хүмүүс бол ихэнх нь л тийм байгаа тий. Гэхдээ би бол ерөөсөө тийм одоо санхүүж ба тийм хэцүүдлийг харж ирээгүй. Миний хамгийн яг жон би нөө оюуны одоо хөрөнгө оруулалт өөртөө хийсэн гэх юм уу? Тэр нь би үнэхээр зөв хүнээ тэ олж аваад тэгээд манай одоо тантай ингээд одоо тань дээр очиод тань дээр анх очиход л ингээд шал өөрлөл байсан л та ер нь бол бүцэл яг мэржлийн төвшөнд ингээд над руу тэг ингээд уулзах урилга хүртэл ингээд явуулж тийж үйл ажиллагаа хийхээс нь хараад ингээд бүцэл нь одоо ингээд өөр төвшөнд байгаа би мэдсэн. Тэгээд ер нь ингээд цаашлаад ингээд хамтдаа сураад ингээд
хөтөлбөрүүдийн авал сургалтын явцад бол амар их санаа нийлж ингэж явж байгаа одоо хүн хэрэг баярлдаг. Одоо хүртэл одоо ер нь бол яг би бүр яг үлгэд сүүлийн 2 жилийн хугацаанд дан ганц одоо зөвхөн ингээл юу гэх юм сургалт хичээл гэсэн одоо зөвхөн тэр талаараа ингээ хайрцах биш. Ингээл хүүхэн талаас хүртэл надад амар их анхаарал тавьдаг байсан. Тэгээд тийм ч болохоор одоо миний хувьд бол ингээд миний эрхэм хүмүүсийн нэг болцсон. Тэгээс би ингээд хизээж би одоо жилийн өмнө ингээл яг ковидоос болоод Монголд ирчээд өгөө анхны визаасаа үзэсгэлэн би бол өөрийгөө болоогүй л гэж бодсон. Тэгэхэд энэ бол үнэхээр мундаг сайн хүн таарсандаа намайг үнэхээр хурдтай сайн хөгжүүлж намайг дэмжиж байнгын миний өн ингэж зогссны ингээд үр дүн бол би одоо ингээд үзэсгэлэнгээр гарах гэж байж байгаад үнэхээр их баяртай. Тэгээд миний хувьд бол яг энэ жил хагасын хугацаанд ерөөхдөө 2 жилийн нийт хугацаанд яг анадэр гэдэг ертөнцийг ингээд нэгдүгээрт ингээд бид нэр ингээд танилцахад бол бид нэр ингээд хугацаа бас ингээд авсан шүү дээ тийм ерөөхдөө бол аль биенийгаа таних биенийхээ ертөнцийг ойлгох тийм би хүсэж байгаа чи юу хүсэж байгаа тийм тэгэхээр хоёр хүний хүсэж байгаа зүйл нь ингээд яг нэг огтлцоор ингээд ирэхтэй тэгээд нөгөө талаасаа эн чинь ингээд зүгээр нэг одоо энэ процесс маань ингээд нэг би нэг юм заагаад чи нэг юм гээд миний заасныг хийж байгаа процесс гэхээсээ илүү ингээд яг нэг төвшөнд ингээд хоёулаа ингэж яваад тэгээд аль альныхаа хамгийн одоо потенциал гэж яриа л да тий чамд байгаа потенциал би өөртөө байгаа потенциал тэгэхээр энэ ингээд ганцхан нөгөө нэг одоо юу гэдгийг би өөрийнхөө мэддэг зүйлийг анаад одоо чамд өгөх гээд байгаа гэхээс илүү би ч гэсэн энэ процессын хувьд бол маш их юм зүс сурсан өөртөө илүү хариуцлагатай байхыг хүсье яагаад гэвэл одоо жишээлбэл чи ингээд надад итгээд цаг хугацаагаа гаргаад тэгээд одоо манай байгууллагын үйл ажиллагаа дэмжиж ингээд явж байхад би бас ямар хэмжээнд байх хэвээр тий одоо зарим үед бол одоо бид нар чинь тэгэл нөгөө хөл хараа ингээл болоод дундуур нь ингээл хичээлүүд чинь захин болоод ингээд бид нар бас зөндөө бол юм дундуур ингээд явлаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд ч гэсэн ямар ч тохиолдолд ингээд болж өгөөлтэй чиний итгэлийг алдахгүй байх юмсан тий итгэцэн байгаа одоо ч итгэцэн байгаа шүү. Тэгэхээр нөгөө нэг одоо гэрээ мэрээ одоо энэ зүйл чинь бол цаасан дээр байж байгаа зүйл. Тэгэхээр тэрнээс илүү үнэтэй зүйл маань нөгөө итгэлцэл байгаа. Тэгээд итгэлцлийг алдахгүй тулд би бол өөртөө байгаа боломжоор чатгаараа бол хичээсэн. Тэгээд яг зарим зүйлүүд нь бол бидний нөгөө нэг боцноос илүү хурдцтай явсан гэж бас хэлж болно тий. Одоо жишээлбэл хунтаж классын сангийн соёл урлагийн сангийн дэмжлэг байж гин. За одоо энэ анхны үзэсгэлэн байж гин. Тэгээд миний бас хувийн бодол бас юу байсан гэхээр чиний насан дээр би Монголд ингээл урлагийн сургууль төгсөөл би нэг дипломтой ингээл өөр надад юу ч байхгүй үлдчихсэн. Тэгээд ямар ч тийм одоо тогтолцоо байхгүй хинч намайг дэмжихгүй хинч намайг мэдэхгүй хинч миний юу хэлхийг тоохгүй тийм одоо нөхцөл байдалд ингээд яг ингээд нэг талаасаа баг ингээд хаягдцсан юм шиг тийм мэдрэмж хүчтэй мэдрэмж төрж исэн. Тэгээд яг ингээд өөрийнхөө настай ингээд хасуулаа ботхоор ингээд за тэгвэл одоо өдөө хүртэл ингээд миний сурсан үдсэн хоримтлуулсан мэдлэг чадвар угаасаа хэрвээ байгаа юм бол тэрийг би юунд ашиглах хэрэгтэй юм. Яг би өөрийнхөө одоо яг мэдэрсэн мэдрэмжийг өөр нэг одоо залуу мэдрээд явж байгаа ч юм уу тийм залуу уран бүтээлчид дэмжиж л завсуулах хэрэгтэй. Миний бол ерөөсөө шийдвэр тийм л байсан. Магадгүй одоо зарим хүмүүс бол одоо кураторууд ч юм уу илүү одоо олон танигдсан одоо бэлэн хоол гэж бол ярьж болно шүү дээ. Олон танигдсан эсвэл одоо олон шагнал авсан ингээд нэг тийм түүхтэй тэр хүмүүсийг сонгодог байж магадгүй тий. Илүү өөрт нь амар шүү дээ ерөөхдөө бол тий яг үндэ бол. Гэтэл бол миний хувьд бол нэг талаас аюу том чаленж ч юм уу тийм бэрхшээл байсан тий. Хоёр дахь юм бол яг ментор талаасаа би яг өсөж хөгчөөд бол маш их тус уснаас гадна яг ингээд үр дүнгээ ингэж хараад ингээд яваад байна гэдэг бол бас айгүй чухал байсан. Тэгээд чиний хувьд ч гэсэн бас хариуцлагатай байсан. Тэгээд бас нөгөө юу гэдгийг шууд ингээд одоо нөгөө бидний бас Монголын школ байгаад байгаа шүү дээ. А гэхээр А гэдээ авчих гэдэг ерөөхдөө. Тийм тэгэхээр А гэхээр А гэж ойлгож чинь гэхдээ эн чинь Б байж болохгүй юм гэдэг. Ерөөхдөө бол нөгөө нэг яг тэрийн хоорондын сувгийн харилцаа бол сувгийн харилцаа гэж монголчууд ярьдаг юм аа тий. Сувгийн харилцаа бол ингээд үйлзэл бас таар ингэж үүдэг. Тийм тэр талаараа бол айгүй мундаг байсан. Тийм тэгэхээр миний хувьд ч гэсэн бас өгдөл бас нэлийн өгдөл одоо сайтай гэж хэлж болно. Бид сэтгэлтэй тийм одоо уран бүтээлчтэй таарсанд айгүй баяртай байна. Тэгээд хэрвээ тгээггүй байсан бол би хичнээн хичээгээд би хичнээн хүчлээд хичнээн шаардаад одоо бидний харж байгаа үр дүнгууд бол
гарах нь гэдэгт бол би эргэлзэж байна. Тийм тэгэхээр яг ер нь бол айгүй мундаг баг бол чадсан гэж би бодож байна. Тэгээ цаашдаа цааш мундаг баг байсаар байх болно. Угаас чадах юм байлээ. Дийлэгдэж шүү. За байна. Энэ хаатай. Сүүлдээ орог би энийг магцаараа таарчлаа гэх хүмүүс комент бичгүү. Энэ хоёр юм ч одоо яагаад байгаа юм? Багшны яагаад ойлгохгүй байгаа. Өө яна мартцсан биш. Багшныгаа ойлгохгүй байгаа. Шавны уйлчиад ах чинь гэдэг. Загнуул яана. За шүү бодог урсаагүй.